Хуульч шууха популизмын талаар танилцуулж байна. Судалгаатай бүрэн ихээр нь танилцахыг зөвлөж байна. Популизм гэсэн нэр томьёо нь ард түмэн гэсэн утгатай латин populus гэсэн үгнээс гаралтай. Популизмын хүрээнд элит бүлгүүд гэдэг нь улс төр, эдийн засаг, нийгмийн институтад тэнцвэргүй нөлөө, хяналтыг эзэмшдэг гэж үздэг нийгмийн цөөхөн боловч хүчирхэг, ихэвчлэн чинээлэг хэсгийг хэлнэ. Улс төрийн, эдийн засгийн, нийгэм соёлын, институтын элитүүд байж болно. Популизм гэдэг нь дархлаатай нийгмийн элит хэсэг, жирийн хүмүүсийн санаа зовдог асуудлыг үл тоомсорсдог, өсөр хайдаг хэмээн олонд итгүүлж, тэднийг татахыг эрмэлздэг улс төрийн хандлага юм. Популизм нь нийгмийг ард түмэн ба элит гэж хоёр бүлэг болгон талцуулдаг. Популист удирдагчид олон нийтийн анхаарлыг татсан, эрх мэдлийг ард түмэн, засгийг ард түмний гарт үг гэх зэрэг ард түмний хүсэл зориг, хүчийг онцлсон мөрөө лоозон байнга ашигладаг. Популизм хэмээх нэр томьёо нь 19-р зууны сүүл үед төрийн амьдралд нэвтэрчээ. Орчин цагт дэлхий дахинаа газар авч популист үзэл баримтлал, хандлагатай улс төрчид олноор түрэн гарч байна. Популизм нь өөр цаг үе, бүс нутгийн нийгэм улс төрийн нөхцөл байдал дасан зохицож, тасралтгүй хөгжиж иржээ. Америкийн Уильям Дженнингс Брайан, Аргентины Хуан Перон нар популизмын түүхэн гол төлөөлөгчид тооцогддог. Харин орчин цагийн гол төлөөлөгчид нь Америкийн Дональд Трамп, Францын Марин Ле Пен, Мексикийн Андрес Мануэль Лопес Обрадор, Бразилийн Жаир Болсонaro. Энэтхэгийн Нарендра Моди, Унгарийн Виктор Орбан, Филиппиний Родриго Дутерте нар юм. Эдгээр удирдагчид дэлхийд даяар популизмын олон янзын илэрлийг харуулж, тус бүр популизмыг үндэсний тодорхой нөхцөл байдалд нийцүүлэн, улс төрийн үзэл баримтлалтаа тохируулсан байна. Ардчлал ба популизм хоёр нь зарим үзэл баримтлалын хувьд давхцаж болох ч, үүний зэрэгцээ бие биеэ эсэргүүцдэг, нарийн төвөгтэй бөгөөд олон талт юм. Олон урвалж үзэл ба мажоритар үзэл, институтын хүндэтгэл ба байгууллагын сорилт, нарийн төвөгтэй байдал ба хэлбэрчлэл гэсэн шалгуураар ардчлал ба популизмын харьцуулалтыг хийж болно. Популизм нь улс төрийн аливаа үзэгдлийн нэгэн адил давуу болон сул талуудтай. Популизмын давуу тал нь олон нийтийг дайчлах, татан оролцуулах, олон нийтийн санаа зовоосон асуудлуудыг шийдвэрлэх, одоогийн нөхцөл байдлыг эсэргүүцэх чадварт оршдог. Гэсэн хэдий ч цул тал нь эдрээтэй асуудлуудыг хэд хэлбэрчилж, нийгмийг туйлшруулж, ардчлалт занал хийлдэг. Улс төрийн тогтворгүй байдал, дарангуйлал нэмэгдэх, эдийн засаг, нийгмийн эрсдэл зэрэг аюул дагуулдаг. Популизмын боломжуудад бодлогын шинжилэл, хариуцлагыг нэмэгдүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг орно. Дүгнэлт популизм бол улс төрийг цэвэр ариун ард түмэн ба авилгад идэгдсэн, элитийн хоорондох тэмцэл гэж тодорхойлсон улс төрийн хандлага юм. Популистууд сэтгэл татам өрөө лоозон, ард түмний хүч чадал, хүсэл зоригийг онцлсан энгийн мессежийг ашиглан хүмүүст ханддаг. Популизмын давуу тал нь эдийн засгийн тэгш бус байдал, авилга зэрэг жирийн иргэдийн санааг зовоож буй асуудлыг шийдвэрлэх, хүн амын улс төрийн идэвхгүй хэсгийг үйл ажиллагаанд татан оролцуулж дайчлах чадварт оршдог. Сүүлийн жилүүдэд популизм дахин сэргэж байгаа нь боломж ба аюул заналыг аль алиныг нь нэлтгэн харуулж байна. Хуульч шууха популизмын талаар танилцууллаа. Хуульч шуухатай хамт төрийн онол судлаарай.